За кино сэтгэл зүйн анализ контент ороо. Өнөөдөр нэгэн гайхалтай сүүлийн үед шуугуулад байгаа Солонгосын алдарт дуучин, жүжигчин Аюугийн тоглосон Амьдрал танд мандрын өгүүл гэдэг нэртэй 2025 оны кинон дээр сэтгэл зүйн анализ хийх гэж оролдъё. За энэ кинон дээр штэ хүний сэтгэл зүй, хайрын ялалтын тухай өгүүлдэг. За киноны хамгийн гол санаа бол амьдралд том үйл явдлууд биш харин жижиг тэр агшнууд ямар үн цэнтэй байдаг вэ гэдгийг сануулсан гүн гүнзгий сэтгэл зүйн бүтээл юм аа. За энэхүү кинон яагаад хүмүүсийн зүрх сэтгэлд гүн гүнзгий хүрээд хүн амьтаа уйлуулж хайлуулад бүүн болоод байна гэхээр солонгосчууд бас өөрсдөө кино ихийн өмнө маш сайн сэтгэл зүйн судалгаа шинжилгээ хийд юм шиг байгаа. За тэр нь яаж мэдэгдэж ийн вэ гэхээр кино бүхэлдээ хальтхан харах юм бол нэг хайр дурлалын энгийн нэг романс шиг харагдана. Гэхдээ яг үзээд дотор нь ороод ирэхлээр хүний амьдралын утга учирыг өгүүлдэг байгаа. За ийм гоё киног өнөөдөр та бүхэндээ нэрнээс нь эхлээд тайлбарлая. За Танжерин гэдэг нэр те мандрин гэж байгаа монголоор. За энэ нэрийг яагаад өгсөн бэ гэхээр магадгүй мандрин чинь ингээд чихэрлэг амт дээр нэ бас гашуун эсгэлэн байдаг штэ тий. За тэрний утга болгож бэлгэсэн болов уу гэж таамаглаж байна. За тэгээд ийм нэг хэл зүг байдаг да англи хэл дээр хэрвээ та сонсч ийсэн бол хэрвээ амьдрал танд нимбэг өгвөл гэдэг та яах вэ гэдэг хэл зүг байдаг. За энэ хэл зүгийг киноныхоо утганд тааруулаад өөрчилсөн байдлаар мандрин гэж нэрлсэн нь зүгээр нэг үг биш харин энэ киноны гол утга санааг илэрхийлж байгаа юм аа. За амьдрал заримдаа жээжүүгийн мандрин шиг заримдаа чихэрлэг, заримдаа хүчиллэг за ийм байх боловч хамгийн амттай амьдрал гэдэг бол гашуун чихэрлэгийн тэнцвэртэй холцсон таарсан тийм амьдрал болов уу гэж бодож байна. Тэгээд нөгөө л нэг санаа яваад байгааз бүх юм дээр гардаг баланс гэдэг ойлголт бас энэ дээр гарч ирж байгаа. За алдарт сэтгэл судлаач Виктор Франкл хэлэхдээ нэг талаас хүний амьдралыг одоо бий болгож байгаа хүнийг амьд байлгадаг зүйл нь зөвхөн итгэл найдвар биш те харин утга учир юм а гэж хэлсэн байдаг. За цувралын гол хоёр дүр Эйсон болон Гуансүк гэд хоёр хосын тухай гарч байгаа. Энэ хоёр маань амьдралын хүнд хэцүү сорилтыг туулж хайр ба зорилгоор дамжуулан утга учиртай амьдралыг бий болгодог байгаа. За Эйсон нь бол ямар дүр вэ гэхээр эмэгтэй дүр өөрийгөө боловсрал мэдлэгээр дамжуулан нээхийг хүссэн боловч тухайн үеийн нийгмийнхээ хүүсийн ялгартай байдлаас болоод гадуурхагдж байгаа тийм охины дүр юм аа. За Гуансүк гэдэг маань бол үзэгчдийг хайрыг татсан дүр байгаа. За учир нь Гуансүк маань үг хэлээр биш үйлдэлээрээ дамжуулан хайртай хүндээ маш тууштай дэмжлэг үзүүлдэг. Маш сэтгэл хөдлөм одоо сценүүд энэ кинонд гардаг ба. За тэрээр Эйсон буюу хайртай бүсгүйтэй амьдралаа зориулахдаа хизээж үг хэлнээс илүүгээр үйлдэлээр дамжуулан хайрлахыг чухалчилдаг. Энэ зан чанар нь одоогийн нял гэсэн хайраа гэсэн мөртлөө мэдрэмжгүй байдаг хүмүүст их хүрсэн юм шиг байна. За энэ харилцаа бол романтик хайр гэхээс илүү existential буюу утга учирн дээр суурилсан амлалт бие биендээ өгсөн харилцаа юм а. За энэ хүний өдөр бүрийн жижиг үйлдэлүүдээр баталсан тууштай сэтгэл хүний сэтгэлд ямар хүчтэй хайр мэдрүүлдэг болохыг харуулж байгаа. За ийм кино байгаад байна. За тэгээд та бүхний мэддгээр манай дуучин бол дахын нэг дуун дээр гардаг штэ. Нөгөө за би нэг дуулах гээд оролттой хэсгээс нь юу лээ? Би чамд хайртай гэж хэлэхгүйгээр зүрхэнд чинь хайрам би мэдрүүлнэ гэд аюу гой дуулдаг штэ болдох. За би бол гой дуулж чадахгүй байна. Гэхдээ яг энэ дуун дээр гардаг энэ үгийг ер нь манайхан мэддэг. Тэгээ энэ дээр гардаг хайртай гэж хэлэхгүйгээр зүрхэнд чинь хайраа мэдрүүлнэ гэсэн гүн гүнзгий хайрын сэтгэлийг энэ кино харуулдгаараа илүү алдартай болсон болов уу гэж бодож байна.
За тэгээ бас олон охтуудын дотор төсөөлөл мөрөөдөл нь олсон тэр хайрын зураглалыг харуулснараа үзэгчдийнхээ допаминыг маш сайн ялгаруулж донтуулдаг байж болох юм. За харамсалтай нь төсөөллийн хайрын эндүрэл олон хүнд байдаг. За тэрийгэ тавьж явуулж чадаагүй улмаас өөрсдийнхөө хайр сэтгэлийн амьдрал сэтгэл хангалуун бус явдаг хүмүүс олонтой бий. За энийг үзэж байгаа үзэгчтэй хэлэхэд ялангуяа за охтууд минь ээ төсөөлөл бодит байдал хоёрын хооронд хол зай байдгийм шүү. Үүнийг одоо эртхэн хүлээн зөвшөөрчих юм бол арай бага одоо хайр дурлалтай шаналах боломжтой шүү гэж хэлмээр байна. За тэгээ баахан олон юм ярьчихлаа. Цааш нь кино руу оръё. За тэгвэл кинон дээр гардаг энэ чимээгүй хайрын дэмжлэг гэж юу вэ? За энэ бол нэг талаасаа хайр гэдэг нь штэ зөвхөн үг хэллээр илэрхийлэхээс гадна те зөв цагт хэрэгтэй үед нь хайртай хүнийхээ дэрэгдэн байж дэмжлэг үзүүлэхийг бол хэлээд байгаа юм. За тэгээд ийм бас нэг гоё чанарыг те энэ киноноос сураад авчих юм бол таны амьдралд болон одоо хайр сэтгэлийн харилцаан дээр чинь маш гоё өнгө нэмэх болов уу гэж бодож байна. За одоо та бүхэндээ киноны гол дүрүүдийн энийг шилтийн онцлогуудыг тайлбарлая. За товчхондоо энийг шилт гэж юу юм бэ? Сэтгэл судлал дээр их олон сонсч ирсэн бах та нар. За энэ нь болохоор хүний сэтгэл зүйн суур төлөв байдлыг ерөнхийд нь бол хилээд байгаа юм. Хүн бага наснда ямар орчинд эцэг их эмээ өвөө те ойр дотн өсөж байгаа гэр бүлийнхэнтэйгээ ямар үндсэн сэтгэл зүйн төлөвшилт авсан те ямар одоо attachment холбоос энийг шил үүсч бий болсон нь бол хүнийг насан туршид нь одоо нөлөөлж дагаж явдаг нэг ийм үзэгдэл гараад байдаг юм. За тэгээд энэ энэгшлтийг дотор нь 4 янзын төлөвт бол ангилж хуваасан байдаг. За манай гол дүрийн хос хоёрт маань 2 өөр төрлийн энэгшлийн төлөв ажиглагддаг. За Гвансук гээд манай залуу болохоор аюулгүй энэгшлтэй хүн юм шиг ажиглагдж байгаа. За Эйсон дэргэлзээгүй итгэл тогтвортой байдлыг харилцаагаараа өгч чаддаг. Энэ нь бол одоо аюулгүй энэгшлийн төлөв хамгийн эрүүл төлөвийг хэлж байгаа. За харин манай киноны бүсгүй Эйсон бол сэтгэл зүйн үед гэр бүлээсээ төвшүүртэй энэгшилтэй болж өссөн байх магадaltaй. За энэ төвшүүртэй энэгшил гэдэг нь яадаг энэгшлийг хэлж байгаа юм бэ гэхээр хүүхэд эцэг эхтэйгээ хангалттай сэтгэл зүйн гүн холбоо тогтоож чадаагүй улмаас том болоод ерөнхийдөө ийм одоо ирээдүйн харилцаануудтай тийм төгшөлттэй байдаг, төгшөмтгий байдаг тий өөрийгөө дутуу үнэлж дотроо одоо өөртөө итгэлгүй хүмүүстэй гүн холбогдохоос айдаг, цухтаадаг тий хайрлагтахаас төгшдөг ийм шинжүүд илрээд идэг. За тэгээд энэ шинж нь бол одоо кинон дээр бол хид хид хэсэгт бол харагдаж байгаа юм. Гэхдээ Гвансук гээд хайртай залуу нь болохоор одоо тэр аюулгүй энэгшилтэй. За тэгээ хамт өнгөрүүлсэн амьдрал нь бүсгүйгийн одоо сэтгэл санааг өөрчилж те илүү хүлээн зөвшөөрөл рүү тайван тэр төлөв рүү хөтэлдэг байгаа. За эндээс юу харж болох вэ? Сэтгэл зүйн хувьд биш те одоо доктортой энэгшилтэй хүнтэй халуун дулаан харилцаагаар дамжуулаад хүн бас өөрчлөгдөж болд юм а гэдгийг харуулж байгаа юм тий. За магадгүй хүн бага насаа сонгож чадахгүй, эцэг эхээ сонгож чадахгүй, тий өнгөрсөнд болсон үйл явдлыг өөрчилж чадахгүй ч гэсэн магадгүй одоо таны амьдралд одоо энэ төгшөмтгий эсвэл зайлс хийх тий холимог юм энэгшлийн төлөв байж болно шүү дээ хүний л амьдрал. Гэхдээ тэглээгээд та бол санаа зовлтгүй би насаараа одоо зовж амьдрах шаардлагагүй та бол бас одоо өөртөө detachment буюу хийгээд энэгшлээ одоо хувьд одоо харьцангуй тайван бусдаас хамааралгүй эрүүл тийм харилцаанд орох бас боломж байдаг. За кино руу орё. Баахан одоо сэтгэл зүйн юм яриад явчлаа. За кинон дээр гарч байгаа бас нэг чухал хөндөгдөх сэдв нь юу вэ гэхээр энэ нөгөө үе дамжсан гэр бүлийн сэтгэл зүйн нөлөөллийг харуулдаг. За тэг Гёмён гэд бас дүүн гарч байгаа. За дүүн бол одоо хичээгээд бол илүү эрх чөлөөтэй өссөн хэдий ч яг ингээд дотроо тулаад ирэхээр эцэг эхийнхээ тэр туулсан зовлон хэцүү зүйлүүдийг дотоод сэтгэлдээ яг тээж явдаг ба. Тэгээд яваад байгаа. За Эйсоны амьдралын бэштэй ингээ харах юм бол түүний одоо хайр сэтгэл тэгээд амьдралын сонголт үзэл бодолт нь ингээд ажиглаад үзэхээр эцэг эхийнх нь тэр
одоо үе дамжсан сэтгэл зүйн байдал их нөлөөлсөн харагдаад байгаа. За яагаад ер нь Эйсон ийм одоо зөрөгтэй юм шиг хэрнээ? Дуугүй, зовсон, твцсэн, хүлцэнгүй амьдарч байгаа шалтгаанд нь бол яалтчгүй тэр гэр бүлийнхэн туулсан, зовлон тэр одоо нийгмийн амьдралын нөлөө орсон байдгаа. За тэрийг хөндөж харуулснараа кино шүмжлэгчдийн анхаарлыг их татсан болов уу гэж бодож байна. За тэгээд мөн үргэлжлүүлээд кинон дээр одоо тухайн үеийн Солонгосын нийгмийн зөвхөн жээжиг гэлтгүй яг тэр үед одоо нийгэмд ямар явцсан ойлголтууд байсан тэр бүхэнд айгүй шүүмжлэлтэй хандаж кинон дээр ингээд маш гоё сэтгэл хөдлөм харуулснараа хүмүүсийн бас сэтгэлд хүрсэн бах гэж бодож байна. Тэгээд сайн киног ажиглахад одоо хүүсийн дарамтын тухай гарч ийн нийгмийн хүлээлттэй дарамтууд ямар их байсныг бол харуулж байгаа. За энийг Эйсоны хэлсэн бас нэг үгээр нээс харж болно. Гол дүрийн бүсгийн маань хэлэхдээ нэг удаа ингэдэг би бол одоо жээжүүд эмэгтэй хүн бол төрснөөс бараг үнэ болж төрснөн дээрээ гэж хэлдэг штэ. За энэ илэрхийлэмлээс харахад л ойлгомжтой. Эмэгтэйчүүдийн амьдрал ямар хэцүү байсан, нийгэм сэтгэл зүйн шахал дарамт их байсан нь бол харагдана. За цуурлын хэмнэл бол ерөнхийдөө удаан, тайван. За гэхдээ өрнөл нь бол яг л сэтгэл зүрхэнд шингэж буй ангаах юм шиг үзэгчдтэй гоё ингэж тусаж явдаг. За тэгээ Netflix дээр идэггүй зураг маань орсон байгаа. Та бүхэн бас үзээгүй л үзэж болно. Хөвширсэн одоо тэр Эйсон гэдэг гол дүр бүсгүй эмэгтэй амьдрал бол ингээд амьдралаа буцаж ухрааж амьдралаа өнгөрүүлсэн амьдралаа дурсаж хардаг байгаа. Тэр өөрийнхөө амьдралын утга учирыг эцэст нь ингээд ямар ч шүүлтгүй гүн бодролтойгоор хүлээн зөвшөөрж байгаа сцен гардаг. За энэ бол магадгүй миний бодлоор киноны хамгийн бас гол санаануудын нэг байсан болов уу? Хүн өөрийнхөө амьдралыг өөрийгөө болон өрөөл бусдыг бүр амьдралыг байгаагаар нь хүлээн зөвшөөрч хүлээн авч мэдэрнэ гэдэг бол бас тэр болгоны хүн болгоны хийж чадаад байдаг зүйл биш юм шиг байгаа. За энэ бол бас нэг сэтгэл зүйн хүний маш том өсөл төлөвшлийг илэрхийлж байгаа. За энэ бол бас их гоё хэсэг байсан. За эцэст нь хэлэхэд та энэ киноноос юу олж авч болох вэ гэхээр сэтгэл хөдлөм, сайхан хайрын түүхүүдийг үзэж хамт инээж, кино жүжигчтэйгээ кинотойгоо хамт инээж, уйлж, дотроо мэдэрдэг одоо ижил төстэй эмоцуудаа гадагшлуулж тийм үү. Бас нэг юм процесс болж штэ. За тэгээд краш жүжигчтэй мэдээж харж баясан баахан допамина ялгаруулж байгаах. За үүнээс гадна та бас энэ киноноос тэр чимээгүй, игэл даруу, ердийн амьдралын дундах тэр баатарлаг амьдралын мөн чанарыг бас тийг олж харж болох юм аа. За тэгээд бид үнэндээ настай болсон ч гэсэн дотоод бие минь бол өөрчлөгддөггүй. Энэ бол одоо бидний хамгийн эмзэг, хамгийн гүн сэтгэл зүйн үннийг илэрхийлж байгаа юм. За эцэст нь та бүхэндээ энэ киноноос авсан өөрийнхөө ойлголтыг шүлэг болгоод дуусгая. За хайр гэдэг бол уйлахаас илүү төвчих тухай юм. Гуниг бол салах биш, харин өнгөрүүлж сурч байгаа үйл явц юм аа. За аз жаргал гэдэг бол зөвхөн баяртай байх тухай биш. Энэ бол хүнд хэцүү үед нэг нэгнээ дэмжих тэр чимээгүй алхмыг хэлж байгаа болов уу гэж бодоод энэ хүү киногоос дүгнээд дуусгая. За хэрвээ манай энэ суваг тань таалагдсан бол subscribe дараарай. Тэгэх юм бол дараагийн бас контентууд маань танд шууд очих болно. За дахиад өөр ямар киноны сэтгэл зүг тайлбарлуулмаар байгаагаа комент хэсэгт үлдээгээрэй. За тэгээ бүгдд нь хайртай шүү. Баярлалаа.